Сайн байцгаана уу та бүхэнд олон улсын амьдрал бас үйл явдлыг тоомлон хүргэе. Америкийн нэгдсэн улсын зүгээс Украинд алсын тусгалын пуужин өгөх тухай асуудыг хилцэж байгаа юм байна. За энэ талаарх мэдээллийг Америкийн нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч JD Vance мэдгдсэн байна. За тэрээр Fox News агентлагт мэдээлэл өгөхдөө энэхүү асуудлын талаар ярьсан байна. За түүний мэдэгдэж байгаагаар Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын зурчлаар Оросын холбооны ус 2 болон 3 талын яриа хэлцээ өрнүүлэхгүй байгаа. За ийм учраас бол Америкийн нэгдсэн улсын зүгээс Украинд Tomahawk системийг нийлүүлэх пуужингийн системтэй холбоотой асуудлыг хилцэж байгаа гэсэн мэдээллийг өгсөн. За тэрээр ярилцлагатай хэлэхдээ энэ асуудлын талаар бид ярилцаж байгаа. Энэ бол ерөнхийлөгч эцсийн шийдвэрээ гаргах зүйл байгаа. Ерөнхийлөгчийн хийх зүйл бол Америкийн нэгдсэн улсын ашиг сонирхолд нийцсэн шийдвэрийг гаргах явдал гэж мэдгдсэн байна. За Украиний ерөнхийлөгч Владимир Зеленский өнгөрсөн 7 хоногт Нью-Йорк хотноо босон Нүб ерөнхий ассамблеийн чуулганы үеэр Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзсан. За энэ үеэрээ Tomahawk алсын тусгалтай далавчид пуужингуудыг Киевт нийлүүлэх асуудлыг одоо ярилцаж хүсэлт тавьсан байна. Вашингтоны зүгээс энэхүү системийг өгөх хэсэг асуудлаар хилцэж байгаа. За одоогийн байдлаар Америкийн нэгдсэн улсын засаг захиргаа Украиныг Оросын гүн рүү алсын зайны цохилт өгөхийг бол аль хэдийн зөвшөөрсөн гэдгийг Украины асуудлаарх Америкийн нэгдсэн улсын тусгай элч Кэт Келлог мэдэгдэж байгаа. Оросын холбооны улсыг Украинтай ширээний ард сууж яриа хэлцээ хийхийг хүчилж байгаа боловч Москва энэ талаар ямар нэгэн алхам хийхгүй байгаа нь Америкийн нэгдсэн улсын төвчээрийг барж байгаа. За тийм учраас энэ үед энэ шийдвэрийг гарах ёстой болж байна. За сүүлийн 2-7 хоногт бидний харсан зүйл бол Оросууд Украинчуудтай хийсэн хоёр талын уулзалтанд суухаас татгалзаж байгаа. Ерөнхийлөгч эсвэл засаг захиргааны бусад гишүүн Оросын холбооны улс болон Украинчуудтай хамт яриа хэлцээ хийх 3 талын уулзалтыг бол бас санал болгосон. Үүнийг Оросын холбооны улс мөн татгалзаж байгаа. Оросууд энэ байдлаас бол нэг их ашиг олохгүй. Энэ дайнд тэд өөрсдөө асар их хэмжээний хохирол амсаж байгаа. За тэд цэргийн хувьд бол маш бага давуу талыг энэхүү одоо явагдаж байгаа дайн байлдааны үйл ажиллагаагаас олж байгаа гэдгийг мэдгдсэн. За мөн Оросын холбооны улс бодит байдал дээр ямар нөхцөл байгаа гэдгийг ойлгож сэрж байгаа хаа гэдгийг Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч дэд ерөнхийлөгч мэдгдэлтэй дурдсан байна. Дональд Трампын хувьд Америкийн нэгдсэн улсын одоо Украины дайны талаар явах бодлогот бол ихээхэн өөрчлөлт гарах ийм мэдээллийг хийж байгаа. За түүний хувьд бол өмнө нь Оросын холбооны улстай яриа хэлцээ байгуулахыг шаардсан. За ингэхдээ Украины газар нутаг өөрөөр хэлбэл Оросын холбооны улсад эзлэгдсэн байгаа газар нутгийг эргүүлэн авах асуудлыг хүндэхгүй байх шийдвэртэй байсан бол энэ байдлаа өөрчилж байгаа. За түүний хувьд бол Украин улс өөрийнхөө эзлэгдэж алдсан газар нутгаа авах боломжтой гэж мэдэгдэж байгаа. За энэ нь бол 1991 оны хилийн тухай асуудлыг ярьж байгаа гэж ойлгож байгаа. За Киевийн хувьд Оросын холбооны улсын эзэмшилд одоо эзлэгдсэн байгаа газар нутгийг за тэр дундаа 2014 онд Орос дангаараа өөртөө нэгтгсэн Кремийг эргүүлэн авах боломжтой гэсэн ийм асуудлыг ярьж байгаа юм байна. За цаг хугацаа өнгөрөхөд төвчээр ялангуяа Европ, Америкийн нэгдсэн улсын санхүүгийн дэмжлэг байгаа цагт энэ дан эхэлсэн анхны хилийг тогтоох боломжтой гэдгийг Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдээд байгаа. Зеленскигийн хувьд хамгийн сүүлд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамптай хийсэн уулзалтынхаа үеэр Пентагоноос нийлүүлэх Tomahawk пуужин зэрэг одоо дэвшилтэт системүүд нь Оросын холбооны улсад шахалт үзүүлэлт чухал үүрэг гүйцэтгэх нь өөрөөр хэлбэл эдгээр дэвшилтэт системүүдийн ачаар Оросын холбооны улсыг яриа хэлцээний ширээнд суулгаж асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж харж байгаа. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп өөрөө олон дайныг бол зогсоосон гэж үзэж байгаа. За өөрийнх нь тоосноор 7 одоо дайныг зогсооход өөрөө үүрэг гүйцэтгсэн гэж үзэж байгаа. За түүний хувьд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч болвол хамгийн одоо түрүүнд хийх үйл ажиллагаа нь Украины дайныг зогсоох гэсэн ийм шийдвэрийг бол тухайн үедээ мэдэгдэж байсан. За кампанит ажлынхаа үеэр Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч болоод дараагийнхаа өдөр нь бол энэ дайныг зогсооно гэсэн амлалтыг бол хийсэн. За үүнээс хойш бол энэ амлалтынхаа хугацаа бас өөрчлөсөн. За 100 хоног засгийн эрхийг авсны дараа асуудлыг шийднэ гэж ярьж байсан. За гэвч бол одоогийн байдлаар энэ дайны асуудал шийдэгдэхгүй хэвээр байгаа. За энэ бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп амлалтандаа хүрээгүй гэсэн олон нийтийн эсэргүүцэл шүүмжлэлт өртөх ийм үндэслэл болж байгаа учраас аль болох дайныг зогсоохыг эрмэлзэж байгаа. За түүний хувьд бол Оросын холбооны улсаас ямар нэгэн алхам хийхийг шаардаж байгаа. За харамсалтай нь Оросын холбооны улс Америкийн нэгдсэн улсын шаардлагаар алхам хийхгүй байгаа явдал нь ерөнхийлөгчийн төвчээрийг барж байгаа учраас асуудлыг хүчээр шийдэхийг оролдож байгаа. За үүний тулд Украинд дэвшилтэт зэвсгийн технологиудыг нийлүүлэхээр зорж байгаа нь энэ удаагийн Америкийн нэгдсэн улсын зүгээс ярьж байгаа асуудал болж байгаамаа.